анхаарал төвлөрөхгүй сармагчин шиг байна гэдэг бол угаасаа сэтгэл буюу майндын нэг ажил. Байнгын хамгаалтанд ороод энийг чарах уу, тэрийг чарах уу, энэ хэвийн процесс. Орчин үеийн нийгэмд харин хэтэрхий их сошиал медиа, зурагт мэдээллийн араас хөлдөлснөөс болоод тарих илүү их анхаарал хандуулах чадамжаа алдж байгаа. Тэгэхээр байнгын хурдан бичлэг үзээд байх, байнгын араас notification анхаарал хандуулаад ингээд ахлаар тарихаа анхаарал төвлөрөх чадамжгүй болгож тасгалжуулаад байгаа. Тэгэхээр энэний эсрэг зүйл нь юу гэхээр магадгүй сошиал медианыхаа тийм ээ notification тэр дуунуудыг унтраах, өдөр болгон сошиал медиагаас шалгадаг бол одоо үнжүүднийг шалгадаг, эсвэл бүр үнэхээр хэцүү байвал өдөрт 2-3 удаа шалгадаг, тогтмол хуваартай болох гэх мэтчлэнгээр бас өөртөө тодорхой тийм зохицуултуудыг хийж болно. Анхаарал маш төвлөрөөд хэцүү байгаа үед 5 мэдрэхүүгээ идэвхжүүлэх их үр дүнтэй байдаг. Одоо холын чимээ ямар байна? Ойрын чимээг сонсоод үзье. Энэ хооронд анхаарлаа сэлгээд дасгалжуулаад үзье. Энд ямар үнэртэж гээ, тэнд ямар үнэртэж гээ гэх мэтчлэнгээр 5 мэдрэхүүгээ идэвхжүүлэн тэн дээрээ анхаарлаа бас илүү урт болгоод дасгалжуулж болно.